Сайн байцгаана үзэгчдээ. Геополитика Монгол сувгийн ээж нэвтрүүлэг эхлэх бэлэн боллоо. Уламжлалсаар Эрдэнэ чулуун сайдыг ураад байна. За өнөөдөр дэлхий дээр болж байгаа одоо хамгийн том үйл явдал Ираны дайны асуудлаар өнөөдөр ярилцсанаа. Өдрийн мэнд сайдаа. Өдрийн мэнд. За ингээд ярианд орё. Тэгээ Ираны За дайны эргэн тойронд сүүлийн үед юу болж байна вэ? За тэгээд тэр дайны учир шалтгаан тэгээ ер нь дайныг тойрсон их олон үйл явдал болж байна. Та энэ талаар зарим зүйлүүдийг тодруулж ярьж өгөөч. Тэгээ. Тэгэхээр энэ саяхан бас яг Ираны дайнтай холбогдуулаад чинь Европ орнуудын байр суурь бол их тодорхой болоод ирж байна. Дээр нь саяхан би бас Францын генералын Ирантай холбогдуулж ярьсан зүйлийг уншичаад бас сонсогч нарт үзэж байгаа хүмүүст бас тавчгаа ярьчих гэж бодсон юм аа. За тэгэхээр энэ эргээд эн чинь одоо ингээл Украины дан одоо 5 дахь жил рүүгээ ороо явчихлаа. За ингээд шинээр Ираны дан эхэлчихлээ. За гэтэл одоо эргээд харахад одоо жилийн өмнө Трамп ерөнхийлөгчөөр сонгогдсныхаа дараа 2 том амлалт авч ирсэн. За нэг нь ерөөсөө дотоод юмныхаа одоо бараа таварын үнийг бууруулна гэж амлалт авч ирсэн байна. Хоёрдугаарт нь энэ өрнөж байгаа дайнд ажлыг зогсооно. Тэгээд Америкийн нэгдсэн улсыг дайнд ямар нэгэн байдлаар татагдан оруулахгүй гэж. Ийм 2 амлалт ард түмнийхээ өмнө авч ирсэн байна. За тэгээд байдал ямархуу байдлаар ингээд өрнөд явчихваа гэдээ эргээд харахаар за ингээд Украины дан 24 цагийн дотор дуусгана гэж ярьж исэн хүн маань одоо тэр зорилготой харамсалтай нь хүрч чадсангүй л дээ. Тэгээ энэ өөрийнх нь энэ амлалт бол ер нь дэлхий дахины бас нэг хүлээлтийг бий болгосон. Улс орнууд бол нэрээ эн чинь Америкийн шинэ ерөнхийлөгч ерөөсөө бодлогыг өөрчлөгдөж тэгээд одоо инх тайвныг тогтоох тал дээр их ихээхэн хүчин чармаалт гаргаж тодорхой үр дүн хүрэх байх гэж улс орнууд бол их хүлээж авсан. Тэгж ярих юм бол Оросын холбооны өрсөлдөж тэр өөр одоо том улсуудч тэр одоо дайны бол одоо үүсэхгүй гэсэн тийм сайхан хүлээлт бий болж ирсэн. Харамсалтай нь энэ нь амьдралд хэрэгжсэнгүй л дээ. Тэгэхээр ерөөсөө одоо сая одоо юу болоод өнгөрчвэ гэхээр одоо энэ 2 сарын 28-наас ингээд Ираны дан эхэлчихлээ. Одоо үндсэндээ бүтэн сар болж байна. Тий. Трамп бол ерөөсөө энэ 3-4-7 хоногийн дотор энэ дайныг дуусгачихна гэж амлаж ирсэн хүн л дээ. За тэгээд энэ дайн гарснаас хойш ер нь дэлхийн энэ эдийн засгийн байдал ямархуу байдлаар өөрчлөгдөд эхэлвэ гэдэг нь зарим тоогоор бол их тодорхой харагдаж байна л да. Жишээ нь 2 сарын 18-наас 3 сарын 18-ны хооронд шатхууны үн одоо дэлхийд даяар гэж ярьж байна. Шатхууны үн 40 гаруй хувиар нэмэгдлээ гэсэн байна. Энэ ерөөсөө Ираны дайнаас шалтгаажээ гэж Economist гэдэг одоо алдартай сэтгүүл байгаа. Тэр сэтгүүлд энэ тухай бичсэн байна лээ. За тэгээд дээр нь энэ дайнаас чинь болж одоо бүгд найрамдах намынхных нь дэмжлэг буурч байна. Одоо Трампыг дэмжих явдал буурч байна. Ер нь одоо их сонгогдсны дараахан бол ерөөсөө мань хүнийг дэмжиж исэн одоо тоо баримт бол их өндөр байсан. Одоо бүр 40%-аас доош буугаа явцсан байж байна. За дээр нь одоо энэ жил Америкийн хувьд бол нэг чухал арга хэмжээ болно шүү дээ. Оны сүүлчээр завсрын сонгуул 26 оны 11-р сард болно. За энэ дээр бол одоо Америкийнхний барууныхны өөрсдийнх нь одоо хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар энэ завсрын сонгуульд Трамп за тэгээд бүгд найрамд нам нь цөөнх болж магадгүй гэж. Өөрөөр хэлбэл олонхоо алдаж магадгүй гэж ярьж байна. Энэ бол их өргөн дэлгэр одоо яригдж байна. За Конгресс чинь 2 танхимтай. Төлөөлөгчдийн танхимд нь хэрвээ цөөнх болчих юм бол
одоо бүгд найрамдах нам цөөнх болох юм бол төсвөө батлуулж чадхаа байж байгаа гэсэн үг юм байна. За өнөөдөр бүгд найрамдагчид 3 суудлаар илүү байдаг юм байна л да. Конгресст. Тэгээ бүгд тэр чинь конгрессийн доод танхимд 435 суудлын төлөө одоо өрсөлдөх юм байна. Ерөөс нийт суудлын тав 435. Энэ суудлын төлөө 2 нам өрсөлдөх юм байна. Тэгэхээр энэ дээр одоо олон хол алдчих юм бол төсвөө батлуулж чадахгүй байдалд хүрч болзошгүй болчиход байна. За дээр танхим нь Сенат 100 хүнтэй байдаг. Энэ чинь бүх мууж улсуудаас 2 хүн сонгогддог. За энэ дээр бол одоогоор бүгд найрамдагчид 3 суудлаар илүү байдаг юм байна. Өөрөөр хэлбэл тэд 53 суудалтай. Нөгөөдөл нь одоо арчилсан намынхан 47 суудалтай юм байна. За хэрвээ бүгд найрамдагчид 4 суудал алдахад л арчилсан нам олонх болно. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр сайднараа батлуулж чадахгүй хүрнэ гэж ярьж байгаа юм байна. Энэ дээр нь гол одоо сайднараа томилдог газар нь Сенат байдаг. За тэгэхээр энэ чинь ямар сайднар нь одоо сонгогдож чадахгүй вэ гэж одоо Батхан хамгаалалтын сайд лавл одоо дахин сонгогдохгүй гэсэн яриа бол Америкийн нэгдсэн улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр их өргөн дэлгэр ярьж байна. За тэгээд Трамп Ираныг бол ерөөсөө хэдхэн хоногийн дотор агаарын хүчтэй хэдэн цохилтын дараа тэгээд удирдагчийн аминд хүрсний дараа ерөөсөө тэгэл Ираны ард иргэд 75-аар буугаад өгчихнө гэж бодож ирсэн. Тийм ч бодож ирсэн, тийм ч ярьж л байсан. Одоо ч тэр ерөөсөө бид ялж л байна гэж Трамп ерөөсөө өдөр болгон ярьж байна. Гэтэл яг энэ тухай бол жинхэнэ одоо нөгөө мэрэгжлийн томоохон одоо судлаачид эрдэмтэн мэрэгд бол тийм биш ээ. Байдал тийм биш байна. Энэ тухайд чивээр төрүүчийн юун дээр их тодорхой ярьсан учраас би давтаж ярих хэрэггүй байх гэж бодож байна. За дээр нь энэ Израильд Иран хариу хүчтэй цохилт өгөө зогсохгүй. Ерөөсөө Америкийн цэргийн бааз байгаа Персийн болонгийн орнуудад цохилт өгсөөр байна. Одоо ингээд Америкийн цэргийн бааз Персийн болонгийн орнуудад 27 ширхэг байдаг юм байна. 27 баазтай юм байна. Их олон баазтай байна. Тэгэхээр энэ олон тэр тухай өмнө нь бас ярьж ирсэн. Тэгэхээр энэ эргээд энэ баазыг чинь Америкийн цэргүүд өөрсдөө ашиглаж байгаа учраас тэр баазыг одоо Ираны зэвсэгт хүчнийхэн одоо онилж бас устгах цохилт өгөх бай болгоод явж байна. За дээр нь тэгээд ингэснээрээ нэг ёсондоо эн чинь Америк Ираны дайн биш. Америк Израиль нэг талдаа Иран нөгөө талд ингээд энэ 3 орны хоорондын дайн биш болж таарч байна. Энэ эцсийн эцэд бол ерөөсөө бүс нутгийн хэмжээнд болж өргөжж байгаа томоохон дайн байна. Болж ийн гэж одоо хэлэхээс өөр аргагүй болж байна. За дээр нь Иран энэ Хормузын хоолойг хааж болзошгүй гэж генералууд нь тухайн үедээ дайн эхлэхээс өмнө Трампд анхааруулсаар байтал цохилт түргэн хугацаанд дуусах учраас Иран тэгээд буугаад өгчихнө. Тийм учраас Хормузын хоолойны асуудал огт үндсэндээ Трамп анхаараагүй өнгөрсөн гэж мэрэгжлийн улсууд нь бол ярьж байгаа юм байна. За тэгээд дайн хэрэгцээ ингээд удаашрах тусам энэ дайн бол нөгөө Вьетнам, Афганистан, Ирак ийм маягийн дайн болж хувирахад хүргэнэ. Вьетнам, Афганистаны дайны сургамжийг одоо мэрэгжлийн улсууд бол сануулж байна л да. За тэгээд Иран бол газрын дайн явуулахад бол хамгийн хүнд бэрхшээлтэй газар. Энэ тухай өмнөх юун дээр бүр их тодорхой ярьж ирсэн. Ираны чи ер нь бол газар нутгийнхан тэр хэлбэр галбар тэр юунаас нь аваад үзэхэд тэр уулархаг тэр газруудыг ингээд аваад үзэхэд бол ерөөсөө цайз гэж нэрлэдэг юм байна. Дайм дажин тэнд явуулахад бол тун хэцүү. Тийм газар байдаг гинэ. Байдаг юм байна. За тэгээд дээр нь
байдал ингээд дайныг дуусгаж чадлагүй Америк, Израиль ингээд цохилтоо үргэлжлүүлсээр байгаа энэ үед Трамп 2 удаа үндсэндээ тулгын шаардлага нийтлэлээ гаргаж ирлээ. Ерөөсөө 48 цагийн дотор Хормузын хоолойг ямар нэгэн нөхцөлгүйгээр ерөөсөө нээхийг шаардж байна. За, стэгвэс иргэний эрчим хүчний бүх дэд бүтцийг устгана гэж мэдэгдсэн. За, тэгэхээр Иран нь юу гэж яах вэ гэхээр хэрвээ та нар тэгжил манай одоо эрчим хүчний дэд бүтцийг устгах тийм үйл ажиллагаа явуулах юм бол бид хариуд нь мөн адил танаа эрчим хүчний чинь эрчим хүч, Персийн булангийн орнуудын эрчим хүч. За, тэр ус цэвэршүүлэх байгууламж, мэдээллийн технологийн дэд бүтцүүдэд хариу цохилт өгнө шүү гэж бас мэдэгдэж байна. Тэгээ эн чинь бол цаашаад ингээ үргэлжлээд явах юм бол ихээхэн том дайн болох уршигтай болж таарж байна л да. За, тэгээд энэ дайны одоо хор хөнөөл нь одоо ингээд шууд дэлхийд дахинд мэдрэгдэж эхэлж байна. Би түрүү хэлсэн одоо бензиний үн 40% болчлаа ш. 40%, бараг 40 гаруй хувиар нэмэгдээд явчлаа гэж. Одоо олон оронд энэ асуудал их хүндрэлтэй болж ирж байна. Одоо манай ард иргэд бол энэ хэвлэлийн мэдээллээр бол энэ мэдээллийг бол тодорхой авч байгаа байх гэж бодож байна. За, тэр ус цэвэршүүлэх байгууламжийг устгана гэдэг чинь их ноцтой юм байна лээ. Хэрвээ энэ ус цэвэршүүлэх байгууламжийг устгах юм бол Персийн булангийн орнууд бол уух усгүй болчих юм байна. Энэ бол одоо ихээхэн ноцтой том асуудал юм байна лээ. За, энэ Хормузын хоолойгоор бол дэлхийн газрын тосны тээвэрлэлтийн 20% гэж би түрүүн ярьж ирсэн. За, энэ дээр бас шинэ мэдээлэл гарч байна л да. Тэр нийт бордооны тээвэрлэлтийн 15% нь энэ Хормузын хоолойгоор өнгөрдөг юм байна. За, өнөөдөр энэ 1 баррел нефтийн үн одоо 70-аас 100 хүрчлээ гэж би түрүүн ярьж ирсэн. За, одоо бол ерөөсө 130 долларт хүрчлээ гэж хэлж байна. 1 баррел нефт. За, тэгээд дээр нь бордооны үн нь өөрөө бас 30 гаруй хувиар нэмэгдлээ гэж байна. За, энэ нь бол явандаа мэдээж хэрэг хүнсний үнд нөлөөлнө. Тэгээд цаашдаа ингээл дайн удаашрах тусам одоо энэ хүнсний үн тэгэл цаашдаа нэмэгдээд явах төлөвтэй харагдаж байна л да. Би түрүүн бас нэг мэдээлэл өгчээсэн. Энэ дайны эхний 2 өдөр Америкийн нэгдсэн улс 5.6 тэрбум доллар зарцуулсан гэж. Эхний 6 хоногт 11.3 тэрбум доллар зарцуулсан гэдэг. Тэгээ одоо дайн эхлээд 1 сар болж байна. Тэгэхээр ингээ үржүүлээд үзэхээр хэр хэмжээний одоо мөнгө санга Америк зарцуулж байгаа нь бол их тодорхой харагдаж байна л да. За, 3 сарын 17-ны орой тэр Бушерийн цөмийн цахилгаан станцын нутаг дэвсгэрт пуужин туссан байна. За, тэр нь бол цөмийн одоо реактороос 350 метрийн зайд байрладаг байгууламжийг Израиль устгасан байна. За, үүнийг бол олон улсын атомын энергийн агентлаг нотолсон юм байна. Тэгээ ерөнхий захирал Рафаэль Гросси гэж хүн байгаа. Цөмийн аюулгүй байдлын зарчмуудыг энэ цохилт бол ноцтой зөрчсөн үйлдэл боллоо гэж дүгнж хэлсэн байна. За, Натанз дахь цөмийн баяжуулах үйлдвэрт халдсны хариуд Иран, Израиль дахь Негевийн цөмийн судалгааны байгууллагад пуужингийн цохилт болсон гэсэн байна. За, тэр Назан дахь цөмийн баяжуулах үйлдвэрт бол эн чинь Оросын холбооны улс барьж өгсөн юм байна. Энд одоо өнөөдрийн байдлаар бол 100 гаруй Орос мэргэжилтэн ажиллаж байгаа юм байна. За, тийм учраас тэнд байгаа ажиллаж байгаа ард иргэдийнхээ бас аюулгүй байдлыг хамгаалах үүднээс Путин тэр хар тэнгисийн цэргийн флотын хөлөг онгоцуудыг тийш нь одоо хөдөлгөх шийдвэр гаргаж ийн гэсэн мэдээ бас явж байгаа юм байна лээ. Энэ ингээд ирэхээр бол байдал тэнд илүү одоо хурцтмал болно гэж ойлгогдоод ирж байна л да. За, ер нь бол одоо нэг ёсондоо энэ дайн ер нь ойрын үед ер нь дуусахгүй юм болов уу гэсэн үсэж байна. Дээр нь одоо ихээхэн одоо тодорхой бас нэг яригдж байгаа зүйл бол
энэ ерөөсөө энэ дайныг зогсоох талаар яриа хэлцээ явж гин гэж Америкийн талаас. Ялангуяа Трамп бол энэ тухайгаа олон удаа мэдээлж байна. Гэвтэл Ираны тал за түүний дотор гадаад хэргийн сайд нь Аракчи өөрөө бол тийм хоёр талын яриа хэлцээ огт болоогүй гэж хэлж байна л да. Тэгэхээр энэ дээр юу байж болно л доо зөвхөн албан ёсноор бол мэдээж хэрэг ямар нэгэн яриа хэлцээ яваагүй юм байна. Гэхдээ бас цаагаараа одоо жишээлбэл албан бусаар төлөөлөгчд нь хоорондоо ярилцж барьсан тийм юм байхыг бол үгүйсэхгүй. Гэхдээ энийг ч бас Ираны тал бол үгүйсэж байна лээ. Бас нэг мэдээлэл гэвэл Трампын хүмүүс одоогийн засгийн газар биш, засгийн газрын эсрэг тэмцэж байгаа оппозицийнхэнтэй яриа хөөрөө үүсгээд явж байгаа юм гэсэн бас мэдээлэл гарч байгаа юм байна лээ. Тэгэхээр энийгээ бол энэ гэхдээ дайныг дуусгах эцэс болох тухай асуудалаар оппозицийнхэнтэй ярих тухай асуудал байхгүй шүү дээ. Төр засаг нь одоогийн засгийн газрын гарт байгаа учраас энэ асуудлыг бол одоогийн албан ёсны засгийн газартай нь хилцээ шийдвэрлэнэ гэхээс биш аль нэгэн одоо оппозицийн хүмүүстэй уулзаж ярьж тохиролцсон гэсэн тийм ойлголт бол байхгүй л дээ. Энийг бол бас мэдээлчхэн зүйтэй байх гэж бодож байна. Ягаад гэвэл энэ нэг бол ер нь дандаа худал мэдээллийг их тарааж ийн гэж хүмүүс мэргэжлийн улсууд ярьж байна л да. За би түрүү Францын генералын тухай хэлж байсан. Энэ Францын генерал гээд Мишель Яковлев гэж хүн байна. Энэ бодвол Орос гаралтай хүн байгаа. Яковлев гэдэг нэрнээс нь сонсгоо. Энэ хүн бол НАТОгийн цэргийн хорооны орлогч дарга. Тэгээд нэгэн цэргийн нөлөө бүхий Францын зөвтгөлтэй хүн юм байна. Тэгээ энэ хүн энэ Ирантай холбоотой дайны талаар их тодорхой юм ярьсан байна л да. Тэгээ хүний сонирхол татах зүйлүүд хийсэн байна. Энэ хүн бол юу гэж юм л да. Энэ дайныг бол ерөөсө Титаниктай зөвлөсөн байна лээ. Титаник гэдэг усан онгоц одоо аль дээр үед одоогоос бараг 100 гаруй жилийн өмнө Европоос Америк руу явж байгаа замдаа мөсөн уул мөргөөд устсан шүү дээ. Тий. Тэр Титаник ус онгоцтой зөвлөж байгаа юм байна л тий. Тэгээ энэ Трамп энэ Европын холбоотнуудаа энэ хандаж цэргийн дэмжлэг хүсснийг нь одоо ингэж нэрлэж байгаа юм байна. Титаник хөлөг мөсөн уул мөргөсний дараа хямд тасалбар худалдаж авахтаа зөвлөсөн байна. Ингэж зөвлөсөн байна. Тэр энэ дэмтэй. Тэгэхээр энэ яриа нь бол олонний анхаарлыг татсан юм байна л да. Тэгээд энэ дайнд оролцохын одоо эсрэг тэр үндсэн шалтгаан нь гэвэл энэ ингэж байна л да. Стратегийн тодорхой Америкийн Иран дахь стратегийн зорилго нь ерөөсөй тодорхой биш байна гэж. Түүнийг ерөөсөй бичмэл хэлбэрээр тодорхой гаргаж Европын орнуудад ерөөсөй танилцуулж байгаа. Зүгээр л нэг сошиалд нэг тийм жиргээ маягаар л гаргаж ирсэн. Энийг нь бол Францын генерал шүүмжилсэн байлаа. Тэгээ эцсийн зорилго нь бол ерөөсөй энэ дайны эцсийн зорилго нь ерөөсөй тодорхойгүй. Цэргийн оролцоо бол яг нарийн ярил мунхаг хэрэгэ гэж генерал хэлсэн байна л да. Тэгээд тодорхойлсон байна. За нэгд тэгээд бас ингэж Европын орнуудыг татан оролцуулах гэсэн бас оролдлого нь бол ерөөсөө тэнд болж байгаа энэ алдаагаа Америкийн нэгдсэн улс Европын орнуудтай хуваалцах гэсэн оролдлогоо гэж бас хэлж байна. За энэ Вашингтонд Францын оролцоо хэрэг дээр онцгийн шаардлага байхгүй. Харин өөрийн стратегийнхаа алдааг л алдааныхаа тэр улс төрийн төлбөрийг л Европтой хуваалцахыг л бодож байгаа хэрэг гэж Яковлев генерал хэлж байна л да. За тэгээд Европын холбоотнуудыг хэрвээ оролцуулах бодол байсан бол тэднийг хамарсан аливаа ажиллагаа нь яг нарийн ярил НАТОгийн нэгдсэн удирдах дор өөрөөр хэлбэл НАТОгийн туган дор явах ёстой.
Өөрөөр хэлбэл НАТО АНУ эсвэл Израилийн туслан гүйцэтгэж байх ёсгүй шүү гэж анхааруулсан байна. Өөрөөр хэлбэл энд хэрвээ Европын холбоотнуудтайгаа хамтраад Ираны эсрэг одоо энэ дайныг өдөөссөн бол хамтраад. Тэгэх юм бол энэ чинь Америкийн нэгдсэн улсын удирдлагын дор биш. НАТОгийн нэгдсэн удирдлагын дор явах ёстой байсан гэж хэлж байна л да. Тийм учраас жишээлбэл Европын орнууд энэ одоо дайны ажиллагаанд бол оролцох ямар ч шаардлагагүй гэсэн санал гаргаж ирж байгаа байна л. Тэгээд ерөөсөө манай хүн юу гэж хэлж байгаа юм гэхээр энэ чинь энэ дайн чинь бүтлгүүтж байна. Тийм учраас бүтлгүүтийг бүү дэмжих гэдэг юм. Цэргийн номлолт. Тэгээд энэ генерал хүн Америкийн цэргийн коллежид бас суралцж ирсэн юм байна. Тэгээд тэнд заасан хичээлээс мэдэж авсан нэг зүйл бол дайны ажиллагаа бүтлгүүтэх шинж тэмдэг илэрхий байгаа бол хөндлөнгөөс оролцохын оронд өөрийн замаа хөөгөөд явах нь өөрт нь ээлтэй гэж үзэж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл энийг Америкийн цэргийн коллежид зааж исэн байна. Энийг бол өөрөө хэлж яана л да. Тэгэхээр эндээс ямар дүгнэлт гарч ирж байна вэ гэхээр ерөөсөө Америкийн нэгдсэн улс энэ өөрийн энэ ашиг сонирхлын үүднээс энэ Ираны дайнд Европыг ашиглах гэж байгаа нь энэ холбоотны гэдэг халахвчаар л хавхандаа оруулж авах гэсэн орлогоос энэ сэрэмжлүүлсэн л хэрэг гэж ярих юм байна. Дээр нь би түрүүчийн ярилцлаган дээр их тодорхой ярьж байсан. Энэ чинь Америкийн ерөнхийлөгч нар, өмнөх ерөнхийлөгч нар ерөөсө хинэн ч Ираны эсрэг цохилт өгөхийг зөвшөөрдөггүй байсан шүү дээ. Тэднийг бол Израилийн засгийн газар, ялангуяа Нетаньяху олон жилийн туршид Америкийг энэ дайнд оролцохыг бол ятгах хийсэн. Хинэн ч хүлээн зөвшөөрдөггүйсэн. Энэ удаа харин Нетаньяхугийн энэ яриа хөөрөө үндсэндээ хэрэг дээр бодит ажил болчлоо л доо. Америкийг оролцуулчлаа энэ дайнд. За энэ АНУ-гийн энэ ойрох дорндод явуулж байгаа ерөөсөө энэ бодлого нь Францын язгуур эрх ашиг сонирхолд нийцэхгүй байгаа. Ялангуяа энэ жишээг гаргаж ийн л дээ. Энэ эрчим хүчний аюулгүй байдал, бүс нутгийн доктортой байдлыг аваад үзэхэд ерөөсөө Францын ашиг сонирхолд бол огт нийцэхгүй асуудал. Тийм учраас энэ хавхнаас нь Америкийн тавьж байгаа хавхнаас аль болохоор зайлсхийх нь оновчтой стратеги гэж одоо Америкийн мэргэжлийн одоо эрдэмтэн мэргэд ярьж байна. За энэ бас нөгөө тэгүр энэ Америкийн нэгдсэн улсыг энэ дайныг бус нутгийн давмгайлагч гегемон байр суурийг хамгаалахын тулд Ираны хүчийг сулруулах гэсэн оролдлогоо гэж барууны мэргэжлүүд ярьж байгаа юм байна. За энэ Яковлев энэ давталгооны стратегийг энэ Титаниктай зөөрлсөн нь ерөөсөө энэ ажиллагаа амжилтгүй болж дэлхийн хүчний тэнцвэрийг хадгалах биш. Харин Европод хохиролтойгоор байдлыг бол буруу тийш нь авч явна гэсэн дүгнэлт хийж байгаа юм байна. За тэгээд Европ бол энэ холбоотны энэ хавхнаас ерөөсөө ингээд татгалзаж байгаа нь энэ өөрсдийн аюулгүй байдлыг эрсдэлд оруулахгүй байх. Энэ хэд тэлэлт гэж одоо өөрийн нөөц болцооноос давсан амбиц гаргахгүй, энэс зайлсхийх зүйтэй гэсэн энэ хамгаалалтын шинжилгээ үйлдэл болж байна гэж эрдэмтэн мэргэд бол дүгнж үзэж байгаа юм байна. За энэ Ираны дайнтай холбогдуулаад ярих зүйл энэ байна. Одоо би нэг товчхон энэ юуны талаар Украины байдалтай холбогдуулаад нэг ганц хоёр зүйл хэлье. Ерөөсөө Америкийн нэгдсэн улс бол одоо энэ гадаадынхны мэдээг уншиж яхад бол Трамп ерөөсөө Ираны дайнаас болоод Украиныг ерөөсөө анхаарахаа бүр болчихсон гэж ярьж байна. Бүр болчихсон.
тэр хүний хувьд бол одоо Украины дайн Америкийн одоо анхаарах асуудал биш. Ерөөсөө Европ орнууд та нар л одоо өөрсдөө энийг янзалцгаал гэж үзэж байгаа юм байна. Тэгэл яг л энэ байдлаараа л ердөө явж байгаа юм шиг байна. Гэхдээ Украины байдал одоо бол дайн бол үргэлжилсэн хэвээр байна. Сая хэн Украины ерөнхийлөгч хэн Зеленский сая тэр Верховна Рада гэдэг парламент дээр нэг мэдээлэл хийхдээ энэ дээр ерөөсөө дайн дахиад 3 жилээр үргэлжиж болзошгүй шүү. Тийм учраас бэлэн байгаарай гэсэн мэдээлэл хийж байна лээ. Энэ бас их сонирм мэдээлэл. Яагаад тийм юм хийж байгаа, яагаад тийм юм ярьж байгаа нь бол ойлгомжгүй байна. Гэхдээ одоо бол ерөөсөө энэ хэн Трампыг энэ Украины энэ дайнаас ерөөсөө анхаарлаа тавихаа бүр мөсөн болж байгаа нь ерөөсөө Украины дайныг асуудлыг энгийн хэлцээгээр шийдвэрлэх боломжгүй юм байна гэсэн дүгнэлт хийсэн учраас одоо бүр анхаарахаа боллоо гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр бол ярьж байна л да. Ерөөсөө анхаарахаа боллоо. Өөрөөр хэлбэл энэ яриа хэлцээ ямар нэгэн үр дүнд хүрэх ямар ч боломжгүй юм байна гэдэг ойлголтыг Трамп бол авсан байна. За энэ дээр би нэг хүүхдтэй холбоотой ганц хоёр юм ярий. Энэ бид нар ч одоо яриад байгаа шүү дээ. Украин чинь одоо Оросын засгийн газар бол ялангуяа Украиныг НАТОд эсвэлж болохгүй. НАТОд эсвэлэх юм бол одоо байдал юм бол гэдэг бид энэ тухай их олоодаа ярьж ирсэн учраас би давтаж ярих хэрэггүй байх гэж бодож байна. Тэгэхээр энэ дээр нэг сонирм мэдээ. Энэ 90 оны 7 сарын 16-нд Украин улсын төрийн бүрэн эрхт байдлын тухай тунхаглал гаргасан юм байна. Украин. Тэгээ энэ тунхаглалд нь гадаад болон дотоод аюулгүй байдал гээд баримт бичигт нь тусгай бүлэгтэй юм байна. Бүр 9 дугаар бүлэг гээд бүр гаргаад авчихсан юм байна. Тэгээ энэ дээр ерөөсөө цөмийн зэвсгээс ангид байх статусын тухай бичсэн юм байна. Тэгэхээр энэ дээр Украин улс цөмийн зэвсэггүй байх 3 зарчмыг баталж албан ёсоор мэдэгдсэн байна. За нэгдүгээрт цөмийн зэвсэг хүлээн авч байршуулахгүй байна. Хоёрдугаарт цөмийн зэвсэг үйлдвэрлэхгүй өөрөө. Гуравдугаарт цөмийн зэвсэг эзэмшихгүй байна гэж байгаа. Яг нарийн ярил тэр үед 90 оны одоо социализмын үед гэж хэлээ л да. Украин яг тусгаар тогтносон улс дээр байгаагүй. Украин цөмийн зэвсгийнхаа тоо хэмжээгээр жижиг Украин биш л дээ. Яг зүйл холбоот улсах гэж ярих хэрэгтэй байна. Оросын холбооны улсын дараа 2-т ордог байсан байхгүй юу? Дэлхий дээр 3-т ордог байсан. Өөрөөр хэлбэл АНУ зүйл холбоот улс зүйл холбоос дотроо Украин нь хамгийн их хэмжээний стратегийн цөмийн зэвсэгтэй байсан байна. Тэгээ энэ чинь дараа нь 90 оны ихээр тэгэл бүгдийн одоо хуучин зүйл холбоот улс руу буцааж шилжүүлсэн шүү дээ. Тий. Тэгэхээр энэ дээр бол ийм 3 том зарчмыг баримтлана гэд өөрийнхөө баримт бичигт баталсан байна. Украин. Дээр нь энэ төвийг сахинаа гэсэн байж байгаа. Энэ Украин улс цаашид байнгын төвийг сахисан улс болно гэж зарлцсан байна. Тэндээ бол цэргийн эвсэл бүлэглэлд нэгдэхгүй байх. НАТО байгаа биз дээ тэгвэл. НАТОд элсэхгүй гэсэн үг. НАТОд элсэхгүй гэдгээ албан ёсоор мэдгдсэн байна. Тэр үед. За тэгээд олон улсын эрх зүйн хэм хэмжээг үндэсний хууль тогтоомжоос дээгүүр тавина гэсэн байна. За манайх ч ялгаа авахгүй тийм л байна. Олон улс ингэдэг. За тэгээд энэнийг яагаад ийм одоо мэдгдэл хийсэн бэ гэхээр ерөөсөө эн чинь тэр үед шин тутам байгуулагдаж байсан улс байсан. Тэгээ одоо гарч ирж исэн учраас бусад орнуудын дэмжлэгийг хүлээн зөвшөөрөх, бусад орны дэмжлэгийг авах хэрэгтэй шаардлагатай байсан. Тэгэхээр ийм амлалтуудыг авж ийж энэ Украиныг тусгаар тогтноход нь олон улсын дэмжлэг авахт нь гол хөшөөрөг болсон юм байна л да. Тий. За тэгээд Будапештийн санамж жижиг. Энэ бас их чухал санамж жижигний талаар чи бид өмнө нь нэлээд удаа ярьж исэн. За энэ
энэ тунхаглалд тэр дэлхийн 3 дахь цөмийн зэвсгийн арсеналаас татгалцсан гэж ярьж байгаа. Тэр чи одоо нөгөө Украиныг хэлж байгаа байхгүй юу? Хариуд нь Орос, АНУ, Их Британаас аюулгүй байдлын баталгаа авна гэсэн байж байгаа. Авах үндэс нь болж байгаа юм байна. Тий. Тэгэхээр баталгаа гаргая гэж уулна Оросын холбооны улс бол нэг ус удаа ярьж байгаа шүү дээ. 22 оны дан эхлэхээс өмнө 21 оны 12 сард Оросын холбооны улс Америкийн ерөнхийлөгч НАТОгийн ерөнхий нарийн бичгийн дарга хоёрт хоёуланд нь гэрээ байгуулъя гэж санал тавьж ирсэн. Тэр нь яг аюулгүй байдлын баталгаа гаргая гэж. Энд нь бол мэдээж ирдэг л Украин орох байсан байхгүй юу? Аль энэ асуудлыг шийдэж болох байсан. Тэнийг барууныхан Америк, НАТО хоёр хүлээн зөвшөөрөв. Тэгэл даа хэлсэн шүү дээ эцэст. Ийм болсон. Ийм байна. Тэгэхээр одоо энэ яг одоо өнөөдрийн байдлаар бол Украин нэлээд тэр алс хол тусдаг дронуудыг Оросын эсрэг их хэмжээгээр одоо нисгэж байна. Тэгээ одоо зарим мэдээлэлч бүр тэгсэн байна лээ зүгээр яг тэр нь яг одоо 100% нотлогдох баталсан үн юм удаа мэдгүй байна. Энэ эрчим хүчний одоо Оросын холбооны улсын эрчим хүчний одоо тэр бараг 40% устгацсан юм байна. Хэрвээ тэр үнэн бол мэдээж хэрэг Оросын холбооны улсын тэр юунд бол их том хохирол учирж байна гэсэн үг л дээ. Нэлээд байдал бол хүндэрж байна гэсэн үг. Гэтэ энэ бол ингээд яг одоо 100% тэр нь үнэн ч юм уу худлаа ч юм уу одоо одоохондоо бол батлагдж барьж байгаа юм байхгүй. Тэгээ байдлыг бол цааш нь ажиглах бол үлдэж байна л да. Зэцтэй. За ерөнхийдөө биний ярих гэсэн зүйл энэ байна. За би танаас Ирантай холбоотой нэг зүйлийг асууж болох уу? Юу саяхан дөнгөж хэдэн минутын өмнө би нэг цагийн өмнө байна уу да. Нэг нэвтрүүлэг альт үзлээ л дээ. Тэрэн дээр нэг манай нэг эрдэмтэн миний нэг танил хүн ярьж байна. Ираны асуудлыг яриа. Тэгээд Орос хятад хоёр одоо Ираны дайн дээр дуугаа байгаад байна. Ерөөсөө ямар ч үйл хийхгүй байна. Шүүмжлэхийн өв шүүмжилж байгаа. Эсрэг талыг одоо шүүмжлэхийн өв шүүмжилж байгаа. Гэхдээ ямар нэгэн одоо байр суур илэрхийлэхгүй байна гэсэн юм хийж байгаа. Тэгэхээр тэр хүнийхээр зүгээр Орос хятад хоёр ямар одоо байр суурь илэрхийлж яг юу хийх ёстой гэж бодсон юм бол мэдэхгүй л дээ. Та энэ талаар юу хийх вэ? Би зөв уншаагүй. Гэхдээ чиний асуултанд хариулахад улам байр суурь нэг тодорхой байгаа шүү дээ. Америкийн байна гэж хэлээд ахшгүй л дээ. Энэ санаа нь одоо туслахгүй байна. Их дуугаа ингээд байгаад байна. Энэ чинь чивээр өмнө нь ярьж байсан. Иран, Оросын холбооны улс бүгд найрамд хятад Орос улстай стратегийн холбоотой. Тэрнийхээ одоо хүрээнд төрөл бүрийн тусламж дэмжлэг авч байгаа. Оросоос ч авч байгаа, Хятадаас ч авч байгаа. Тэгэхдээ юу л да Хятад бол одоо юг шууд зэр зэвсэг нийлүүлэх биш. Өөр чиглэлээр тусламж дэмжлэг үзүүлж байгаа. Олон онгоц тийшээ хөөрж нисч очсон гэж түрүүн чивээр ярьж байхдаа бас би мэдээлж ирсэн байна. За Оросын тал бол зэр зэвсэг нийлүүлж байгаа шүү дээ. Одоо пуужингаас хамгаалах системүүд байж л байна. За тэгэл дээр нь одоо энэ тагнуулын мэдээллүүд байж л байна. За тэгээд сөнөөгч онгоцуудыг нийлүүлж байна. Тэгэхээр эн чинь тусламж үзүүлж байгаа шүү дээ. Тэ. Тэгэхдээ мэдээж хэрэг өөрсдөө шууд оролцохгүй байгаа. Тэ. Шууд бол оролцохгүй байгаа. Энэ дээр бол тэр чинь геополитик эн чинь үндсэндээ хэрвээ Орос Хятад аль нэг нь энэ дайнд одоо шууд оролцох юм бол энэ чинь Америкийн нэгдсэн улстай дайнал гэсэн үг шүү дээ. Америкийн нэгдсэн улсад дайн зарлана гэсэн үг. Тэр энэ чинь тийм амархан хийдэг гэдэг биш л дээ. Энэ чинь ийм юм ярьж байгаа бол энэ чинь хэрвээ тийм юм бол энэ чинь дэлхийн 3 дугаар дайн эхэлнэ гэсэн үг шүү дээ. Өнөөдөр бол их олон хүн дэлхийн 3 дугаар дайн эхэлчихлээ гэж ярьж шүү дээ. Тэр байтугай. Тийм.
Тэгэхээр энэ бол их ноцтой асуудал л да. Тийм учраас их болгоомжтой хандах хэрэгтэй. Болгоомжтой хандж байгаа учраас Хятад ч бай, Орос холбооны улс ч бай ялгаагүй. Энд яг тийм байдлаар л болгоомжтой хандж байгаа байхгүй юу? Тэгвэл энэ довтолж байгааг одоо Израиль, Америкийн энэ цэргийн одоо тогтолгоог бол ерөөсөө төрөмгийлэл гэж дүгнж хэлж байгаа. Энэ бол төрөмгийлэл. Ер нь одоо энэ дэлхийн бас юу би одоо уншижсэн санагдаж байна. Энэ олон улсын шүүх шийдвэр гаргасан санагдаж байна. Тэгээ энэ чинь одоо ерөөсөө энэ дайны чинь дэгдээсэн хүмүүсийн чинь одоо баримжлах хэрэгтэй гэсэн шийдвэр гаргасан. Тэгэхээр би яг одоо тэр хэллийг одоо би сайн хэлэхгүй мэдэхгүй учраас би одоо шууд ингэчлээ тэгчлээ гэж хэлэхэд хэцүү байна. Тэгвэл тэд нарыг дүгнэлт гаргасан юм шиг байна. Энийг бол судалж үзэх нь зүйтэй. Олон улсын шүүх. За Нетаньяхугийн хувьд бол өмнө нь Газтай холбогдуулж шийдвэр гаргаж ирсэн шүү дээ. Дүгнэлт гаргаж ирсэн олон улсын шүүх. Тэнд геноцид болж шүү дээ. Тэгэхээр цагийн эрэнд өгч байгаа. Бас нэг асуулт товчгоо хариулт авъя. Зүгээр энэ дайн даамжраад тэгээд одоо цөмийн дайн руу халтран орох тийм эрсдэл аюул бий юу? Би бол яг бодиттойгоор бол тийм аюул бий байхгүй гэж бодож байна. Яагаад гэвэл хэрвээ энэ чинь цөмийн зэвсэг энэ чинь Иран одоо бол Оросын холбооны улс ч бай Хятад ч бай энэ дайнд бол шууд оролцохгүй байна. Цаашлаж оролцохгүй байх гэж бодож байна. Тэгэхдээ дэмжлэгээ үзүүлнэ гэсэн үг. Ираныг Америкийн нэгдсэн улс ч бай Израильтай хамтраад нийлээд ч бай НАТОгийн орнуудтай хамтраад нийлээд ч бай Ираныг тэд нар буулгаж чадахгүй. Израилийн цөмийн зэвсэг ашиглах тийм эрсдэл байна уу? Яг нь тэд нар хэрэглэж магадгүй хэрэглэж ер нь одоо зэрэг зэвсэг нь дуусж байгаа. Америкийн зэрэг зэвсэгч дуусч ил байна. Израильч дуусч байна. Тийм учраас бүр болохгүй бол Ираныг устгахын тулд цөмийн зэвсэгч хэрэглэж магадгүй гэсэн юм яриа явж байгаа. Гэхдээ би тэрнийг одоо юугүй тийм юм болчихно гэж ерөөсөө огт бодохгүй байна. Ягаад гэвэл би Америкийн нэгдсэн улс Израилийг цөмийн зэвсэг хэрэглэхийг бол хориглоно гэж бодож байна. Хориглоно. Тэр хэрэглүүлэхгүй. Тийм ээ. Одоогоор бол би тийм боломж байхгүй гэж бодож байна. Нетаньяху Трампын үгнээс гарах ёсгүй шүү дээ. Гарч чадахгүй. Тэ. Гарах ямар ч боломж байхгүй. Ягаад бол Америк тусламж үзүүлэхгүй бол Израиль энэ дайныг цааш нь үргэлжлүүлж явж чадахгүй. Ямар ч боломж байхгүй. За тэр тийм аюул руу алтран орох эрсдэл гайгүй одоохондоо гайгүй хаа гэж бодож байна тийм ээ. Тэр хүрэхгүйг бас хоёр тал бодох болов уу гэж бодож. За ингээд өнөөдрийн 5 дахь яриа ингээд өндөрлж байна. Тэгээ анхаарал сонсон үзэгчдэд баярлалаа. За дахин баяр таа. За баяр таа.